Та бүхний амраг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж толилуулж байна. Хар хүн ном 17 дугаар бүлэг харуусал 4 дугаар хэсэг. За энэ харуусал гэсэн 3 дугаар хэсэгт бид нэр Японы төрийн зүтгэлтэн их бичээч Шакума Шозаны үгийг иш татаад зогссон байгаа. За юу гэж хэлж байгаа нөхөр Аз хүний ёс суртахууныг эрхэмлэн дагдаг. Барууны шинжлэх ухаанч аргачлалыг амьдралдаа ашигладаг. За барууны шинжлэх ухаанч аргачлал нь яагаад төрсөн юм бэ гэхээр нөгөө Христийн шашин нь өөрийгөө truth гэдэг. Truth. Энэ нь болохоор орс хэлний труудтай төстэй. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр гэсэн юмтэй төстэй байдаг. Трууд гэдэг нь орс хэлэн дээр ажиллах, хөдөлмөрлөх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр truth гэдэг нь үнэн гэх гэдэг. Тэгэхээр Есүс үнэн байсан, Бурхан бол үнэн, чи үнний төлөө яваач юм аваач гээл одоо юу гэдэг нь тэр үнэн гэсэн юмыг чинь толгоор нь чихээд идэг гэсэн байхгүй юу? Бид нар үнний төлөө дайтаж яваа гээл нэг тиймэрхүү юм яриад. Тэнгууд нөгөөдөл чинь үнэхээр үнэн гэж юу юм бэ гэд ингээ хайнгууд чинь дэлхийн хавтгай биш юм байна штэ гээл. Дэлхий мянган жилийн настай юм байна штэ. Дэлхий дээр юм динозаврууд гэсэн юм байсан юм байна. Бид нар одоо юу гэдгийг загснаас ховсож хөгжилсэн юм байна штэ гэсэн тиймэрхүү үнэн одоо юу гэдгийг гисэн юмыг гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр үнний ирэлд явцгааж байгаа зүйл болохоор одоо шинжлэх ухаанч байдал гэх гэдэг. Тэгэхээр факт үнэн одоо юу гэдгийг тэр судалсан ажигласан зүйлсээ дээр баталгаажуулж одоо явах юм бол шинжлэх ухаанч байна гэх гэдэг. Тэгэхээр шинжлэх ухаанч биш бол одоо юу гэдгийг харуулсалтай юм а гэх гэдэг. За амьдралын сүнслэг болон материалын аль талыг марталгүй байж бодит ба хийсвэрийг хамттан авч явхдаа нийгэмд хувь нэмэр оруулж улс үндэстэндээ зүтгэдэг бол 5 дугаар таашаал гэж байна. За таашаал гэсэн үгийн талаар ярина. Энэ бүлэгт аз жаргал буюу таашаал. Таашаал бол аз жаргал ойлгомжтой тийм үү? Үгүй юм уу? Таашаалтай байл аз жаргалтай биз дээ. За гэсэн үг нь дур тачаал, хүсэл тачаал гэсэн үгтэй салшгүй холбоотой болохыг тодтогмоор байна. Тэмдэглэмээр байна гэж юм цогцолмоор байна гэдэг юм тиймэрхүү. Онцлмоор байна тийм үү? Учир нь монгол хэлэнд тачаал, таашаал хоёр ойр холбоотой үгс юм а. Одоо загвар бүтцтэй адилхан Т А Ч А ил Т Ш А ил чинь тийм адилхан нэг ойролцоохгүй. За хүсэл тачаал, дур тачаалт нь биелвэл таашаал сайн сайхан болно. Энэ бол монгол хэл сэдэвхийн захиас юм. Гэхдээ ерөнхийдөө хин ялагдахыг хүсдэг байна тийм үү? Ялахыг хүсдэг. Тэгээ ялчих юм бол тэр чинь таашаал болно. Ойлгомжтой. Тэр чинь сайн сайхан аз жаргал үсттэй. За ингэж бидний өвөг дээдс ярьдаг байна. Ингэж бидний өвөг дээдс одоо монгол хэлэндээ захидаг байна гэх гэдэг. За англи хэлний last монгол хэлний тачаал нэг үг байх шиг байдаг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ гэхээр англи хэлний LUST гэсэн үгийг гэж бичиж байгаа гэх юм уу. Last гэж ярина. Яриад энэ араас нь уншина. Т С А ил болоод тэгээд тасаал гэх юм бол нэг тийм тачаал гэсэн юм их гэдэг. Тэгэхээр last гэсэн үгийг зүгээр л тачаал гэж орчуулж байгаа боловч энэ зүгээр л араас нь ингээд эргүүлж тойруулж тавиад байгаа байхгүй нэг тийм л юм гэх гэдэг. Нэг л үг тийм үү. За дээрх Сакума Гуан хэлсэн үгийн эсрэг зүйлс улс оронд нь болж байвал их л жаргалгүй, таашаалгүй буюу харуулсалтай юм а. Тэгэхээр Сакума Гуан юуны тухаар ярьсан бөхөр жинхэнэ эр хүн 5 таашаал бий. Эдгээрт эд хөрөнгө нийгмийн зэрэг дэв багтахгүй гэж эхэлж байгаа. Тэгэхээр эрчүүд эд хөрөнгө нийгмийн зэрэг дэвийн төлөө ингээд өрсөлдөө дайтаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг хараад одоо наад чин таашаал биш шүү дээ гэсэн юм ярьж байгаа. Гэтэл чин үгүй байхгүй. Тэр мөнгө одоо нэг money will not buy you happiness гэж ярьдаг байхгүй. Жаргалыг таны одоо юу гэдгийг жаргалыг одоо мөнгөөр худалдаж авч чадахгүй шүү дээ гэдэг байхгүй. Гэхдээ би мөнгөтэй байх сонирхолтой байдаг ч гэдэг юм тиймэрхүү юм интернетээр дүүрэн байдаг. Тэгэхээр нийгмийн зэрэг дэв одоо юу гэдгийг таашаал биш юм а гэж ярьж байгаа нь жоохон алдаатай гэх гээд байна. Тэрийг яаж батлах вэ гэхээр одоо энэ интернетээр ороод Deutsche Welle documentary for India гэдэг энтхэгийн ядуу ус мадус гэдэг хайх юм бол нэг тиймэрхүү юм гарч ирнэ. За энд юу гэж гарах вэ гэхээр I belong to a Dalit community. People from lower castes work in the fields of the upper castes, till their lands. За би болохоор нэг энтхэгийн хамгийн доод зэрэг дэв буюу кастийнх нь далит кастийнх нь хүн юм а. Тэгээ бидний одоо ингээд доод зэрэг дэвийн кастийн хүмүүс дээд зэрэг дэвтэй кастийн хүмүүсийн газрыг хаглах маягаар амьд зууцгаадаг гэж байгаа байхгүй юу?
लोग होते हैं वो सबके लोग काम धंधा करते हैं The upper castes still discriminate against us and look down on us. भेदभाव रखते हैं Мэдээж дээд зэрэг див хүмүүс үе дээд кастын хүмүүс биднийг одоо дорд үздэг гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр чинь зэрэг нийгмийн одоо ямар нэгэн зэрэг дивгүй төрчүүл яах вэ гэсэн асуудал гарна тийм үү? Тэгээ амьдрал таашаал биш шүү дээ. Биш л болж хуурах байхгүй. Тэгэхээр хаан төрхөөс шалтгаалаад энэ нийгмийн зэрэг див одоо хамаагүй мамаагүй гэж ярьж болохоор байна. Бид нар яагаад нийгмийн зэрэг дивээр хамаагүй болцсон бэгээр мэдээж коммунизм, социализм нь ялцсан байхгүй юу? Бүгдээрээ л нөгөө нэг lumpen пролетарын хүүхдүүд амьд гарах гал одоо гэдэг би ядуу адуучны хүүхэд гэж яриад тэгэл малчны хүүхэд гэсэн юм яриад тэгэл бүгдээр л амьд гарцгаасан л гэх гээд ахгүй тэр одоо гэдэг та ядууртангүүл чам барьж аваад буутчих штэ тийм үстэй. За жишээ нь гэж энэ одоо Шозон Гуан ярьсан үгнээс эсрэг байх юм бол одоо таашаалгүй буюу харуулсалтай гэх гээд байна. Өөрийн таваар шудрах хөдөлмөрл амьдрч чадахгүй байвал тийм нийгэм байвал харамсалтай. Саяны одоо жишээ нь тэр энтгийн нийгэмд кастинг систем байна. Тэгээд хамгийн доод кастинг хүн нь одоо юу гэдгийг ажиллаад амьдралаад одоо юу гэдгийг ямар ч таашаал алга байна шүү дээ тийм үү? Боолол гэсэн үг шүү дээ тийм үү? Хувь хүн өөрийн дураар тийм үү? Эсвэл таавар ажиллаж хөдөлмөрлөх нь хүн төрөлхтний түүхэнд ховор үзэгдэл байсан. Өөрийн таавар шудраг хөдөлмөрлөл гэж одоо юу байна? Тийм үү? Хизээ тийм байсан ч гэдэг юм тийм үү? Тэгэхээр өөрийн таавар гэдэг нь дээрээ ноёнгүй байх. Бүр магадгүй бүр эцэг ихгүй гэдэгтээ агаар нэг юмаа гэсэн. Энийг одоо юу гэж тайлбарлах вэ гэхээр вэ штэ. Интернет бас орно. Ахаа тэгээд энэ нэг юм Peasants Republic Dichter March гэсэн ямиг одоо үзнэ. Энд юу гардаг вэ гэхээр энэ нэг жижигхэн одоо намаг балчиг болсон газар одоо юу гэдгийг хүмүүс одоо амьдэрдэг байсан байна. Тэгэхээр бидэнд хаад ноёд хэрэггүй гээд хаад ноёдоо ингээд алчт юм байна. Тэгээд одоо юу гэдгийг шүүгч нартай амьдцгаадаг. Тэгэл гадныхан ирүүл одоо юу гэдгийг тэднэртэй дайтал ялдаг нэг тийм хэсэг бүлэг одоо нөгөө нэг юм тариачид байсан байна. Одоо доод кастын хүмүүс тариачид л баггүй да. Тэгээ нөгөө хүмүүс чинь одоо амьдрал одоо юу гэдэг газраа улам бүр сайн болгосон байна. Бүр тарианд талбайтай болсон байна. Одоо хүн чинь ингээд өөрийнхөө төлөө хөдөлмөрлж байгаа бол амжилтанд хүрнэ штэ. Тэгэнгუთ нөгөө хөвшүүд нь газрын сонирхдаг юм байна. Энэ үржил шинтэй газар ягаад ийм хүмүүс ингээд сууцгааж идэгэн ягаад энд эднэр дээрээ ноёнгүй байд юм бэ гэд тэгээ эзлээд авчдаг юм байна. Тий. Тэгэхээр өөрийн таавар одоо юу гэдгийг ажиллаж хөдөлмөрлөн гэж юу яриад байгаа юм бэ? Гэх гээд байгаа байхгүй юу? Тий. Ерөнхийдөө одоо л одоо гэдгийг боломжтой байгаа ч юм шиг тийм үү? Хувийн өмч одоо юу гэдгийг Америк одоо улсын тэр тунхаг шиг одоо юу гэдгийг хэрвээ хувийн өмчийг одоо төр засгаас хураах болсон бол тэр хувийн өмчтийн тэнцэх одоо юу гэдгийг мөнгөн одоо юу гэдгийг мөнгийг өгчл тэр хүнийг одоо юу гэдгийг газраа чөлөөлөж гэсэн юм байдаг гэдэг юм тий. За энэ зохиол сүнслэг зохиол учраас ард иргэд замаа мэдэхгүй амьдарч улс орондоо нийгэмдээ хувь нэмэр оруулахгүй амьдарч гэж байна. Хэрвээ та тэр далит каст бол одоо юу гэдгийг энэ дээд кастынхны одоо юу гэдгийг нийгэмд хувь нэмэр оруулах гэж хичээгээд их ямар хэрэгтэй. Тэгэхээр ямар нийгэмд хүн одоо юу гэдгийг нийгэмдээ хувь нэмэр оруулах боломжтой юм гэхээр ерөнхийдөө нэг тийм дундаж эсвэл дээд кастын хүн байж ижил одоо нийгмийнхаа сайн сайхны төлөө явах шинжтэй юм шиг байгаад байна. За эцэг өвгдийн хэл соёл ёс уламжлалыг улам хөгжүүлэхийн оронд Игова гэх мэт чөтгөр сүнсээ худалдаж байгаа нь харуулсалтай хэрэг юм аа. Христийн шишний бурхан чи Игова ахгүй юу тийм үү? Дарлаач. За Сакумагаан тэмдэглэснээр Аз хүний ёс суртахуунаа гадны соёлын шахалдаар солихгүй байвал сайн байна. За Аз хүний ёс суртахуун гэж ярьж байна. Япон хүний ёс суртахуун гэж бичээгүй байгаа байхгүй нөхөр Аз хүний гэж. Аз хүнийг бүгднгийн юугаар нэгтгэдэг юм бэхэр буддын шашны ёс суртахуунаар нэгтгэдэг гэж хэлж болно. За жишээ нь нэг ёс суртахуунтай холбоотой бичлэгийг нь авч үзье. За энд нэг юм dating Japanese guy буюу Япон залуутай одоо юу гэдгийг амьдрах гэж байгаа хгүй эсвэл одоо юу гэдэг хань ижил болох гэж байгаа. Тэгэнгუтээ энэ хүүхэн юу гэж асууж байгаа нөхөр чи бусад октодтой явж болохгүй шүү дээ тийм биз дээ. Тэ? Чи тэгээд нөгөө нэг тийм сонин нөгөө нэг юм нөгөө бротел гэж юм л да нөгөө нэг яхны газар явахгүй үстэй ханиа гэж байгаа хгүй юу. Гэтэл чи нөгөөх нь олохоор юу гэдгийг あれはお金払ってるから浮気じゃないよね。 юу гэсэн үг юм бэ? Би мөнгө төлж байгаа юм чинь тэр чинь араар тавилт биш штэ гэж ярьж байгаа хгүй юу.
Тэг ягаад ийм сонин хачин сэтгхүүтэй юм бэ гэхээр бид нар нөгөө нэг өмнөх секс гэсэн бүлэгт үтсэн байгаа. За нэг юм одоо өргөнөөр оргич гэдэг юм өргөнөөр хамаарагдсан тийм баяр маяр болж байгаа үед одоо хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр бусдын мөнгө төлж авсан эмтэй хайвтвал буруу хуурцалд тооцогдно. За харин өөрөө мөнгө төлсөн бол буруу хуурцал биш гэж үздэг. Мөнгө тоог нь хэтрүүлж болохгүй нэг удаа хуурцах дээд хязгаар бол 5 байна. Зонхов гэж байгаа байхгүй. Бод мөрийн зэрэг зонхов. Тэгэхээр та одоо энэ буддын шашны одоо сэтгхүүгээр сэтгээд тийм үү буддын шашны ёс суртахуунаар яваад одоо юу гэдгийг одоо бие үнэлэгчд мөнгө төлсөн бол тэр чинь одоо юу гэдгийг эхнэрийнхээ араар тавьсан асуудал биш. Зүгээр л одоо юу гэдгийг нэг юм худалдаа 8 хийж байгаа асуудал ч юм уу. Нэг тиймэрхүү юм байхгүй юу. Тэгэхээр энэ болохоор энэ болохоор Аз хүний ёс суртахуун юм уу? Тэгээ биднийг нэгтгэдэг ёс суртахуун юм уу ч гэдэг юм. Тийм асуумаар байхгүй. За гэхдээ мэдээж Монгол хүн гэдэг чинь өөр тийм үү. Бид нар өөр сэтгхүүтэй, бид нар өөр одоо гэдгийг зүр сэтгэлтэй гэж хэлж болно хүний мөстэйч гэдэг юм уу тий. Им хүтэн газар суусаргаад сэтгэл нь хүртэл мөстэй байхгүй юу. За мэдээж байх хэрэгтэй зүйл бол еврейн шашин, түүнээс гарсан христийн шашин, исламын шашинд тийм үү. Нар шүтэх явдлыг үздэг. Ягаад би нар шүтэх явдлын талаар ярих гэдэг нь нөхөр бидэнд чухал байхгүй юу. За нар шүтэх өглөөний ба орой мөргөлийн өндөрлөг газрууд хориотой. Одоо нэг юм шатма тавьсан өндөрлөг газар тийм засцсан тэр зүйл нь хориотой. Тэрийг нураах ёстой ч гэдэг юм уу. Тэ? Тэр Аацаа хаан тэрийг арай нураагаагүй ч гэдэг юм. Өмнө бүлэгт үзсэн шүү дээ. Өглөөний нарны гэрэлд хиймрийн дарцах хийсгэн дээрх 3 шашинд хориотой гэсэн. Одоо лалын шашинтай газар та ингээд уулын орой дээр гараад одоо юу гэдгийг хиймрийн дарцаг хийсгээд ээж болохгүй байгаа байхгүй юу? Эсвэл тэр еврей нэрийн дунд ч юм уу эсвэл христийн шашинтай хүмүүсийн дунд энд болохгүй байгаа. За тэгээд юу гэж ярьж байгаа нөхөр нар ба эсвэл сарыг шүтдэг хүмүүс бол евдейчүүд биш. Лүд шүтгэгчд юм. Ягаад энэ лүдийг гэдэг юм нөхөр айдол гэсэн үг нь болохоор хүний дүртэй нэг тийм шүтэн байхгүй юу. Тэгэхээр айдол гэсэн үгийг бас л араас нь уншаад тэр лүдэг гэж үгийг гаргаж ирнэ. Тэгэхээр та нар бол лүдийн хүмүүс, лүд шүтдэг хүмүүс л гэсэн юм ярих гэдэг байхгүй юу. Еврейчүүд монотеистүүд бөгөөд монотеист гэдэг нь ганц бурхныг шүтдэг хүмүүс гэсэн үг. Тэд нарч биш, сарч биш нэг бурханд итгэдэг. Тэр нөгөө мэдээж Игова. За яагаад бидний хувьд нар сар чухал юм бэ гэхээр бид нар болохоор хүннүүчүүд байхгүй юу. Монгол хүн түүхэ хүннүү сүнүүгийн үеэс ихтэй гин Очирисын биег хідэн хэсэг болгоод хайчихсан байсныг эзэгтэй нийлүүлсэн химээх Египт домогт гардаг шиг тийм үү. Монгол хэлний үгсийн зарим утга учир эртний хөрш улсуудад байдаг. Жишээ нь учир гэсэн үг байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр учийтэл гэхээр чинь ямар нэгэн учир шалтгаан заадаг хүн байж таарах нь тийм үү. Тэгэж ойлгодог ч юм уу те. За Монгол орноос хойд зүгт суух Саха хоолн дотор Якут болон Киргиз хэлэнд нарыг күн гин. За тэгэхээр чинь биднээс хойш суудаг хүмүүсийн хэл яриа нэг их өөрчлөгдөөгүй байх. Хүннүүгийн үеэс нэг их өөрчлөгдөөгүй байх гэсэн итгэл байгаа шүү дээ тийм үү. Гэтэл чинь тэд нар яагаад нарыг күн гэдэг юм? Хэрвээ күн гэсэн үг байх юм бол бид нар юу гэж ярих юм? Хүн гэж ил ярина шүү дээ тийм үү. Тэгэхээр монгол хэлэнд бид нар тэд нар гэвэл бидний хүн тэдний хүн гэснээс ялгаагүй. Тэгэхээр нар гэдэг болохоор хүмүүсийг олон тооноор хэлж байгаа асуудал байгаа даахгүй юу. Тэгэхээр нар бол хүн юм а гэх гэдэг. Өөрөөр хэлбэл хар хүн ном гэсэн энэ зохиолын нэрийг хар ном, хар нар номч гэж хэлж болно. Тийм үү? Хятадаар хүннүү гэсэн үгийг бид нар хүннүү гэж ярьдаг үгийг тийм үү? Тэд нар шоннуу гэж дуудана. Шоннуу гэд шиннүүч гэн шоннууч гэн дуудана. Бид нар сонсохдоо тэрийг сүннүү гэдэг байна гэж ойлгодог. Тэгэхээр хүннүү сүнүү улс гэж байсан нь одоогийн монгол хэлэнд нарны улс юм. Өөрөөр хэлбэл энэ японочдоос дутгааргүй бид нар бас нарны улс юм а гэсэн юм ярих гэдэг. Яг л бид нар хүн тийм үү. Тиймээс монгол хүн малгай дээр нар гэр дотроо нарыг байршуулсан байдаг учиртай болов гэж. Тийм учраас л одоо гэрт орохоор ингээл нар байж идэг ч юм уу тийм. За би бол хүн. За өнөөдрийн хувьд нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.